Өнөөдрийн зочноор Монголын нотариусийн танхимын ерөнхийлөгч замун хууль зүйн ухааны доктор Баян Жаргал хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өглөө нэмдэр нотариатын үйл ажиллагааг бол цахим системээр дамжуулан гэж хүргэж байгаа. Тэгээ энэ бол одоо бас нөгөө төрийн одоо цахим хөгжилтөд уялдаад явах юм болцоо бас бүрдсэн байна. Тэгэхээр бидний одоо эхэнд одоо хийж байгаа нэг ажил бол Монголиа гэж төрийн мэдээллийн системд нотариатын гэрчилсэн үйлдэлийг одоо оруулах юм ажил хийгдэж байна. За энэ ажил одоо удахгүй ашиглалтанд орох юм бол иргэн хүн өөрийнхөө утсан дээрээсээ нотариатын гэрчилсэн үйлдэлээ харах, хэвлээд авах юм болцоо нөхцөл бас бүрдэж байгаа. Тэгэхээр хавар одоо яг бизнес эхэлж байгаа ч гэдэг юм уу, үйл ажиллагаа одоо сэргэж байгаа энэ үеэр бол энэ орон сууц үйл хөдлөлгөөрөнгийг одоо барьцаалах ч гэдэг юм уу, хоорондоо шилжүүлэх юм бол бас та сайн мэдж байна одоо ихсдэг. Тэгэхээр мэдээж энэ өөр эрх зүйн харилцаа. Тэгэхээр хүн болгон эрх зүйч байх албагүй, эрх зүйч биш. Тэгэхээр одоо та эрх зүйн харилцаанд оролцож байгаа учраас энэ талаар зөвлөгөө урьдчилаад одоо нотариатчаас аваач л гэж одоо эхний ээлжид хэлмээр байна гэсэн. Ихэнх тохиолдолд одоо нотариатаар гэрчлүүгөө хоёулаа гар үсэг зурцснаас л ер нь маргаан гараад байгаа шүү дээ. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд бол маргаан баг гардаг. Тэгэхээр энэ мөнгөн дүнгийн хувьд одоо юу гэдэг хууль эрх зүйн хүрээнд одоо ингээд эргүүлээд хөөцөлдөхөд ер нь тийм зааг хязгаар байдаг юм уу? Ер нь бол хууль зүйд бол зааг хязгаар байхгүй. Одоо ч нөгөө хүнд зээлүүлнэхээс илүү зээлээс мөнгө аавна гэдэг бол бүр хэцүү болсон гэж одоо хүмүүс яриад байгаа. Тэгэхээр нөгөө за хоёрын оронд бага гэмчин ч гэдэг юм уу сул ихтгэлцлээ хит өндөр үнэлээд одоо хамаагүй мөнгө төгрөг одоо шилжүүлж өгөөч мөнгө авч болохгүй юм тохиол гараад байна л. Тэгэхээр бид нар бодит зүйл дээр бодит дүнэлт хийж чадахгүй байгаатай л